Окей, чамаг. За хайран хэврэлсэн вэ. Осмостас. Сайн уу хүүхдүүдээ? Сайн уу? За, манай надад дөрөв мөгсөн. Дурам мөгсөн юм уу? За бүгдээрээ тайраа загсчих. Наашир. За сайн аялж ирсэн үү? Сайн явцгааж ирсэн үү? Тийм ээ. Тийм үү? Би биндээ танилцаад аялаа эхлэе заа юу? Чамаа хэн гэдэг вэ? Намайг Мандаа юу гэдэг. Нандаа юу гэдэг юм уу? За, чамаа хэн гэдэг вэ? Намайг Тэргэл. Тэргэл юм уу? За, чамаа хэн гэдэг вэ? Намайг Сэлэн гэдэг. Сэлэн гэдэг. Чамаа хэн гэдэг вэ? Цэцэн. Цэцэхэн. За, чамайг Миний нэрийг Дүшиг гэдэг. Миний нэрийг Эргүүн гэдэг. Нандан оюу аяллаар явах дуртай. Ирмүү гэр бүлийнхээ хамгийн эрлэхэг бас энэрэнгүү гишүүн машин робот цуглуулах дуртай. Өөрийн гэсэн маш том робот бүтээх мөрөөдөлтэй. Цэцэхэн бүжиглэх дуртай. Сэлэн зураг зурах, бүжиглэх дуртай. Хийл хөгжим тоглодог. Тэргэл гэр бүлээрээ аялалд явах, найзуудтайгаа бөмбөгөөр тоглох, Roblox тоглох дуртай. Түшиг шатрын спортоор хичээлдэг. Коди гэдэг нохотоогоо тоглох дуртай. За та нар өгөн аялж исэн үү? Аялж ирсэн. За тэгвэл чи хаагуур аялж исэн бэ? Би хаттаар аялж ирсэн. Хятадаар аялж исэн юм уу? Хятадд юу байна? Хаттад зөндөө гоё юм байсан. Зөндөө гоё юм байсан уу? Чи пандатай таарсан уу? Таарсан уу? За яг чи хаагуур аялж исэн бэ? Вьетнамаар аялж исэн гинэ. За Вьетнам гэж ямар улс байдгийг чи юу харсан? Тэгсэн бас том жижиг ус байгаа. Тэгээс тэр давлайдан заагаас 8-алж басан. 8-алж чинь тэгвэл 8-алж ингэ барьж үзчихсэн үү? Үгүй юу. 8-алж амар байсан уу? Харагдах байдал нь хэр байсан? Ягаан өнгөтэй. Ягаан өнгөтэй юу? Ой за баярлаа. За чи хаагуур аялж исэн гинэ? Амтны газар. Амтны газар уу? Амтны хүрээлэнгээс үү? Хүрээлэнгээр үү? За амтны хүрээлэнд юу байсан тэгвэл? Заагаас. Загаас уу? Ямар төрлийн загаас? Ягаан өнгөтэй юу? Ягаан өнгөтэй том жижиг байсан уу? Эсвэл ямар загаас байсан бэ? Жижиг заагаас. Жижигхэн загаас уу? Тий. За өөр юу харсан? Самагчин. Сармагчин аа. Тэгвэл сармагчин харж ирсэн юм байна тийм ээ? За найз тэгвэл чи хаагуур аялж ирсэн бэ? Халуун газараас аялж ирсэн. Халуун газараар аялж ирсэн. Чи нэрийг мэдэх үү? Энэ үү? Тийм. Мэдгүй. Мэдхгүй. Зүгээр л аялцсан уу? За халуун газарт нь тэгвэл юу байсан? Осон тарчсан. Нэг осон татар өөрөө орчос баггүй тэгсэн чинь нэг апс бэси. Фит тэвэ яагаад тэг гар тэгстэй харсан. Тэгстэй тавцаас ирсэн. Дээрээ төлөвлөсөн учраас би осон арсаас халуун газар осон тэнгэ орчсон чи апсс ерөөсөө байхгүйсэн. Тийм үү? Тий. За тэгвэл чи сонирхолтой аялсан байх нь тийм ээ? Тий. За түшгээ чи хаагуур аялж исэн бэ? Вьетнамаа. Вьетнамаараа. Тий. Вьетнам уу? Тийм. За тэр Вьетнамаараад юу байсан тэгвэл? Заантайгаа уулзсан. Заантайгаа чиний заан байсан юм уу? Окей. Өөрөний заасан. Заан сууж үтчихсэн. Гайхалтай байсан. Гайхалтай юу? Тийм. Тэгвэл та нэг газараар хамт аялсан биш? Чи бас Вьетнамаар аялсан гэсэн тийм ээ? Чи хаагуур аялж исэн бэ? Вьетнам. Бас Вьетнам юм уу? За тэгвэл та их аялдаг, их туршлагатай хүмүүс байна тийм ээ? За чи нүгээр юу хийх юм? Хааны байг ингээд Хааны байдгийг харах юм уу? Тэгвэл чи бүх юмасаа харж явна шүү заа юу? Хөөх, хонх уу? Хонхооны дуурайтаа сонсъё. За, чи хонхоороо яах юм? ингээд тоор. Төөрүүл дуурах юм байна тийм үү? За тэгвэл найзууд тасаа салж явахгүй хамт явсах шүү заа юу? За. Шилээ байг ингээд нэгэл ингээд хааны юу ингээд цэцэхний хадаш. Манай аялагч Тэргэл цэцэхнийг л харах гэж дураа авчирсан юм байна. Цэцэхэнч төөрнө гэж байхгүй л боллоо доо. Түшгээ. Чи наадахаараа яах гэж байгаа юм? Өрөөхтаа ингээд гэрдээ асаадаг.
Угаасаа найзуудыг гэлээ асаагаад хамгаална уу? Чи юу авчирсан? Дуран дахиад дуран авчирсан уу? Тэгээ дурангаар яам гэсэн бэлээ? Шогоо идэл харна. Тэрсээ ингээд. За тэгвэл хэдүүлээ бүрэн танилцсан ш дууслаа тийм үү? Тэгвэл хэдүүлээ аяллаа эхлүүлэх үү? За эхлүүлье. За бүгдээрээ намайг дагаад анхаар болгоомжтой явъя шүү. За юу? За явъя. Оо хин юу юм болоо? Шоргоолцны үр юм шиг байна. Өөр юу байна? Хад байна. Тийм ээ? Хад. Энэ юу юм болоо? Бас ямар нэг юмны өөр л ах шүү байна тийм ээ? За тэгвэл энүүгээр гарч үзэх үү? За тий. За яаш болгоомжтой гараарай заа юу. Яагаад вэ? Зүгээрээ. Зүгээр штэ. Зүгээр тийм ээ. Тэглээсээ юм гоё цэцэгтэй газараар шуусан биш үү? Та нар цэцгээр нь анзаарч харсан юм уу? Харсан уу? За би л шоргоолцны үрлээ олж харсан. Тэгээ зөндөө олон моднууд харлаа, цэцэгнүүд харлаа. Би навч харсан. Навч харсан уу? Бас чимээс Хүүтүүдээ. Тэр юу вэ? бас чулуу. Тэр юу вэ? Юу хөөш? Үгүй, нүхний хажууд юу вэ? Шараа. Эс юм уу? За энэ хүлэмж ахгүй юу? Манай хүлэмжинд хүссэн юмаа хийчих юм бол их том болоод ургуулчдаг байхгүй юу? За тэгвэл би та нарт хэд өөр үгүй. Та нар бөөндөө барьж авч агаад мөрөө очиж суулгах шүү. За юу? Хүлэмжтэрээ шидэт хүлэмжтэр очие. Манай шидэт хүлэмж төмөс ургуулж исэн. Өөр зөндөө олон ногоонууд ургуулж исэн. Бүгдээ нэгээрээ эхлээд манай хоёр охин ургуулчих. Дараа нь ингээд хоёр-хоёроо ургуулъя. За юу. За босоод одоо дараагийнхаа найзыг оруулаарай. Зөндөө цэцэг ургаасаа гэж бодоод хүрээ хийгээрэй. За юу. Оо, хэдүүлээ. Босолхаа марцсан биз дээ. За зөндөө олон цэцэг ургаарай. Энд байсан. Ичээ бас байсан. Энд бас байсан. Оо, энд бас байсан шүү дээ. За ингээд урагч байхаа те хэдүүлээ аяллахын төгсгөл төрж ирээд ургасан байна уу үгүй байна уу гэдгийг олж харъя заа юу. За. Шоргоолцны үртэй таарлаа, шувууны үртэй таарлаа. Тэгээд сохон номингийн үртэй бас таарсан. За тэгвэл хэдүүлээ эхлээд шоргоолцны үрийн талаар ярилцъя. Та нар шоргоолцны үр гэж харж ийсэн үү? Ер нь мэдэх үү? Би булган дагтаа хардаг гэжсэн. Би бас аймаа там. Тэгээ би бүр шаргоолны Шоргоолц юу иддэг юм? Дасхны үрийг. Чиз ээ. Дасхны үрийг. Талхны үрмэг иддэг те? Өөр баавын үрмэг. Боорцогны үрмэг иддэг тийм ээ? Буруу шүү, буруу хүүхдүүдээ. Манай шоргоолжнууд махан хоол иддэг. Тэр нь юу гэж вэ? Бидний хүнсний дийлэн хэсгийг шавжууд зарим тохиолдолд үгсэн шавж амьтад эзэлдэг байна. Чихэрлэг хүнс маш бага хувийг эзэлдэг бөгөөд ургамлын үр, мөөг ургамлуудаас шүүсийн сорж чихэрлэг хүнсийг олж авдаг. Мөн нэг төрлийн бөөсний төрлийн ойн шавжаас гардаг балыг үндсэн чихэрлэг хүнс болгож хэргэлдэг. Манай үүрэн дээр ирээд янз бүрийн эдхийн битгий хасгаж байгаарэ. Бид нар тэрий чинь иддэг юм шүү дээ. Ийм том үүр байгаа юм чинь энэ шоргоолт хэдүүлэн амьдардаг бол бараг 100 юу? 100 чинь бага л юм шиг байна да. 1000 за бараг л 1000. Шоргоолцны үр ингээд овоолоостой байдэн штэ. Шоргоолцны үр ингэж харагддаг боловч гэсэн ийм том газар дагуур дүүрэн шоргоолцны үр идэм билээ. Тэгээд би та нарыг сая доотоор харж яваарэ гэд хэлсэн байхгүй юу? Шоргоолцны үрийг ингээд гიშгчих юм бол шоргоолц ямар ч гэрээгүй болчихно тийм ээ? Урнаас сургуульч дэлгэшгүй урнаас сургуульч бүр хазан. Тийм үү? Шоргоолж хаддаг шүү дээ. Энэ хазалт хүүхдүүд та нарыг өвтгөн аюултай. Жижигхэн ч гэсэн холуулаа нийлээд том амьтныг хуваагаад эзчгэж чаддгийг минь харсан биз дээ. Шувууны үүрийн талаар ярилцъя. Шувууны үүр яагаад ийм дээгүүр модон дээгүүр идэм бол та нар мэдэх үү? Шувууны үр доор хэвээр өндгийн хүү аавна. Тийм тий. За одоо та нар дахиад асуултсаа заяа. Шувуу үүрээ юугаар бэрдэм бол? Мата шараа ус. Шар үсэр үү?
Амьтдын үүр гэдэг бол тэдний гэр үр зулцгаа өсгөн тойрнуулах хамгийн гол газар нэм шүү дээ. Махчин том шувууд голдуу, хаттай уулын дээрх хадан дунд ч юм уу, модны дээр засдаг бол усны шувууд нуурын хажууд ургах дэрсэн дунд үүрэлдэг. Тэд хатуу дэрс, зөөлөн өвс, хөвд бургас зэргийг ашиглан үүрээ хийдэг. Сохор намынгийн талаар яриа. Та нар сохор намын гэж мэдэх үү? Мэдэхгүй мүү? Сохор намын чинь газраар ингэж шороо ухч явдаг. Тэгээд сохор гэж байгаа боловч гэсэн сохор биш. Нүд нь ийм жижигхэн заяо. Ийм жижигхэн. Одоо та нар ийм жижигхэн өдөр юм харж чадах уу? Чадахгүй. Хараа муутай. Ингээд бидүүл одоо энэ цэнхэр өнгө, цагаан өнгө гэж ялгаж байгаа шүү дээ. Сохор намын бол тэгэж чаддаггүй гинэ. Сохор намын ерөөсөө өнгө ялгаж чаддаггүй. Тийм болохоор хэдүүлээ сохор намын гэж дууддаг юм аа шүү заяо. Тэгвэл сохор намынгийн үүрийг та нар харж ирсэн үү? Хараагүй юу? Харж ирсэн. Харж ирсэн үү? Сохор намынгийн үүр ямар байсан бэ? Улаан өнгөтэй байсан да. Улаан өнгөтэй л байсан уу? Тийм. Чихэр шар ногоо нуу. Өөх, ямар их өнгөтэй юм бэ? Хүүхдүүдээ би чинь хараа муутай бас өнгө ялгадаггүй. Тэгээд ч газар дор амьдардаг юм чинь яалаа гэж тийм олон өнгийн үүртэй байх вэ? Миний үүр бол ухаж гаргасан шороо шиг л харагдана. Хидээ тэгж харагдахч үүр маань доогуураас сүлдсэн олон тийшээ гардаг ордог гайхалтай зохион байгуулалттай байдаг. Хүүхдүүд та нар харин зүгээр нэг овоосон шороо гэж андуурваа. Ажигч байгаарай. Бас анзаарахтай яваарай найзуудаа. Сохор намын ингээ хулхан барьж иддэг. Тэгээд та нар чигийн улаан хорхоо гэж мэдгүй. чих улаан. Тиймэр чих улаан. Чих улаан нэг бүр харж ирсэн. Тэгвэл сохор намын маань чигийн улаан хорхоогоор бас хоололт юм байна лээ. За тэгвэл та нар сохор намын гэж юу гэдгийг мэдэж авсан уу? Авсан уу? Шувууны өрнөний талаар мэдэж авсан уу? Жижигхэн нүдтэй сохор. Тийм, жижигхэн нүдтэй. Яг бас сохор биш шүү заа юу. За. Ингээд би ингээд жижигхэн нүдтэй өлөн гэргэж чаддаг ш. Тийм үү? Энэ цагаан, энэ шар. За, шаргоолсны талаар мэдэж авлаа тий? Тийм. За тэгвэл энэ олон мэдэж авсан зүйлээ ангийнхандаа бөгөөд гэр бүлийнхандаа бас ярьж өгвөл та нарт илүү их үлдэцтэй байна шүү заа юу. Хүлнийхээ жилээ гаргаад Хотын юмс дээгүүр дагуурсан анхаараарай. За, дээгүүр гараарай. Тэр хартаа. Тэр тийшээ. Тэр юу вэ? Туулаа энэ үү? Тийм. Бэж туулаа үргэж шүү. За би аваад ирээ. За та нар түр хүлээч. Хөөрхий туулаа ганцаархнаа үлдсэн бах та. Би өрөөд үзье. За бэж туулаагаа үргээч шүү. За маань. За тэгвэл туулаа төөрцөн юм чинь гэртээ аваачаа тижээчих юм уу? За тэгээ. За тгийч тийм. Тий. Гэр бүл нь ер нь мэдэн шүү. гэр бүл нь байхгүй юм шүү шүү дээ. Гэр бүл. Тэр. Мөн үү? Тийм ээ, амьтад хизээч нялх үр төлөө бүр мүсэн хайж явдаггүй. Тэд голдуул эдэж тижээлээ хайхаар түр зурал холдож явсан байдаг. Үүнийг хүүхдүүд андуураад гэртээ авчираад тижээсэн байдаг. Амьтад байгаль дээрээ өөрсдийнхөөрөө л үүрэнд амьдрах зохицолтой байдаг юм шүү дээ. Хэдүүлээ тэгэхээр туулаагаа буцаагаад тавьчих тий. За тавьчих та нар хүлээж заа юу. Би газ туулаагаа тавиад ээж автаа хурдан уулзаарай гэ. Тэгэхээр хэдүүлээ ой модонд явж байхдаа төөрсөн амьтан харах юм бол ерөөсөө авч явж болохгүй шүү заа юу. За найзуудаа миний хөл жоохон өвччлээ хэдүүлээ авч дасгал хийв хүү. Тэгээ дээ. Бэж та нар ч нэрээ бүжгэлдэг гэлөө. За тэгвэл надад бүжиглэж үзүүлэх үү? You said no, 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 I said no, 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 no. You say take me home, I said no, Perignon. You said no, 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 I said no, 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 no. No, 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 no. Hasta la vida loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Hasta la vida loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca.
Ямар мундаг бүжгэлдэг хүүхдүүд вэ та нар чинь ээ? Тоглоом тоглох уу? За тэгье. За одоо намайг анхааралтай сонсоорой заа юу. Үг дамжуулж тоглохын би та нарт дүрмийг зааж өгье. Тэгээд би бас яагаад үг дамжуулж тоглох дуртай вэ гэдгийг бас хэлж өгье заа юу. Үг дамжуулж тоглох нь юунд сайн бэ гэхээр анхааралтай байж сурна. Тэгээд хэлний чанга тод байдлыг шалгадаг баггүй юу? Ойлгосноо? За тэгвэл эхэлэх үү? За би одоо чамд хэлнэ. Чи шивнээд ингээд явна шүү заа юу. За тийш. За юу гэсэн бэ? Цас мүс. Цас мүс гэж хэлсэн үү? Би цас мүс 2 гэж хэлсэн баггүй юу? Би цас мөс хоёр гэж ойлгосон. Би ч бас. Тийм үү? За тэгвэл сайн сонсдог хүүхдүүд. Тэгэхээр хэдүүлээ цас мүс 2 гэд ялгаж хэлж сурах нь маш чухал шүү заа юу. Цас мүс 2 гэж хэлдэг. Цас мөс хоёр. За одоо чанга. Цас мөс хоёр. Одоо мүс цас 2 гэж хэлээрэй. 3. Мөс цас хоёр. За тэгвэл та нар чи сайн л дуудлагатай хүүхдүүд байна шүү дээ. Сайн найзуудтайгаа юм тоглоомыг тоглоод хинэн сайн ярьж гин хинэн буруу сонсож гин гэдгийг сонсон шүү заа юу. Тэр хартаа. Энэ юу вэ? Нүх үү? Энэ хонглоор дамжаад цаашаа гарангууд үнэхээр гоё бүтээл хийдэг газар байгаа. Хэдүүл очиж үзэх үү? За үзье нэгээр өмсгөхөд орно шүү заа юу. Тэр шир хурдлаарай. За манай бүтээл хийдэг айн цархай. Гоё нөө. За бүгдээрээ нэг хожуулт дээр очиод суучих. Айн цархаанд ирсэн юм чинь заавал нэг бүтээл хийж явна шүү. За. Тэгвэл өнөөдөр ямар бүтээл хийх вэ? Та нар юу гэж бодож байна? Ямар бүтээл хийх үү? Мод цэцэг зурээ. Цэцэг зурх уу? Мод зурх уу? Мод цэцэг. Би нар. Нар зурх уу? Нар мод. Гэр мод. Өнөөдөр үзсэн би өөрөө зурна. Тэгээд би өөрөөр харсан моднуудаа зурна. Шувууныхаа өөрийг бас зурлаа. Ямар ч өнгөтэй зурсан болно. Тэгтээ хамгийн гол нь гоё модоор зурсан байх болно. За юу. За манай найзтай өөрөө. Та нар гэр бүлээр ай модонд аялж үзчихсэн үү? Үзчихсэн. Тийм үү? Тэгвэл ямар ай модонд аялсан бэ? Би цогцолд нэг ай мод байдаг. Тийм үү? Гоё байсан уу? Антонтэй, жимстэй. Амар. Амар бүр үлцтэй. Яг хаад байна да. Нэг За, хэзээд нь зураа дуусчих шүү. Та нар зурж дуусч гинэ үү? би дууссан. Дууссан уу? Тэгвэл хоёулаа найзуудтайгаа хүлээе за. За, түшиг хурдлаарай. За, 1 2 3 и. Миний зурган дээр мод байваа тэгээд миний зурган дээр байшин байваа тэгээд машин тэгээд над тэгээд үүд. Оо, яасан мандыг. Инче гэр инче машин инче мод инче нар инче үүд. Оо, ямар том мод вэ? Бараг байшин шиг том мод шүү дээ. За, одоо түшиг харуулах уу? Миний машингаа миний
тоо байгаа миний гэр байгаа. За. Нар цэцэг гөвс гэр мод шургалчнөр шөнөр гэр мод цэцэг машинаар надад гэр надад мод надад машин. Машин юм те. За, ямар гой зурдаг хүүхдүүд вэ? Таад палмастра яг ширээн дээр орхиод зургуудаа авч явах уу, ширээн дээр орхих уу? Авч явах юм уу? Түлээ орой болохоос өмнө ирсэн газараараа буцаад явахгүй бол төөрчин штэ. За, түлээ явъя. Одоо юу? Та нарт одоо нэг хөөе, та нарт одоо ингээд нэг юм ингээд дутуу юм шиг санагдахгүй байна уу? Нэг юм мартсан юм шиг санагдахгүй байна уу? Би мэдээд юу гэдэг Туулаа биш ээ, онцгч биш. Өөр. Нэг боддоо. Түлээ хамгийн ихэнд юу илээ? унших. Юу уншсан? Үгүй бүжиг. Бүжиг биш ээ, бүжиг биш. Ус. Түлээ нэг юм тарьсан да, нэг юм тарьсан штэ. Санахгүй байна. Цэцэг дээр очиж үзэх үү? За. Ваа, ямар гоё юм бэ? Ямар хөөрхөн гоё. Цаартаа яасан гоё ураасан те. Би мэдсэн юм а энэ нүр яг нэг юм ургуулсан гэж би мэдээдсэн баггүй юу? Та нар наран цэцэг юу цайн гэдэг мэдэх үү? За юу юм? За. Агаар цэвэрлэн. Наран цэцгийн тосоор нөгөө нэг тос идэг те. Үрээр нь тос идэг та нар мэдэх үү? Нөгөө наран цэцгийн тос гэж наран цэцгийн тос идэм юм байна. Өөр агаар цэвэршүүлдэг юм байна. Бас их гоё үнэртэй юм байна те. Тэгэхээр наран цэцэг ийм их ач тустай байх юм шүү заа юу. Гэтэ наран цэцгийг ингээ шууд угаар нь татчих болохгүй. Би өнөө та нарт өмөөрлөн. Гэтэ эн чинь одоо ургамал юм чинь амьтаа штэ тий. Тийм болохоор хэдүүлээ ерөөсө таслаж болохгүй, цэцэг таслаж болохгүй тий. Үхээ тагж урахгүй. Заавал өөрөөр ургана. Тийм тий. Ганцхан уу. Та нар чинь нэр надад дуу дуулж өгнө гэдсэн тий. Тийм үү. За тэгвэл нааш би одоо дуугч сонсъё. Ээж аваа хүлээж идэл. За, ямар мундаг юм бэ? Би нэг агаартай. Нартай тий. Эхнийх нь нар байсан тий. Нартай. Эхнийх агаартай. Дараа агаартай. Дараа дихтэй. Оо, ямар мундаг юм. Ой, чинь нэрсэн. За, баяртай хүүхдүүдээ. За, надтай хамт аялсанд баярлалаа. Дараа дахиж над дээр ирээрэй заа юу. За, баяртай. Сайн яваарай хүүхдүүдээ. Баяртай. Сүүн шүтгэн хүүхдийн шүдний эмнэлэг манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна.